Түүнчлэн төр төсөвтөө баригдаад шийдэж чадахгүй байгаа цэцэрлэгийн хүрэлцээний асуудлаа төрөөс төсвөөс мөнгө гаргалгүйгээр шийдэх боломж гарцуулсан хүүхэд арга үйлчилгээний тухай хуулийг Улсын хурлын гишүүн Ганбаатар санаачилсан. Хуулийн төслөө хаврын чуулганы үеэр өргөн барьсан ч засгийн газраас энэ хуулийг боловсруулан оруулж ирнэ гэж хүлээлт үүсгэсээр чуулган хааж хичээлийн шинэ жил эхлэхэд дахиад л эцэг эхчүүд хүүхдээ цоочтой хаалганы цаана үлдээгээд явж байна. Намрын чуулганаар энэ хуулийн төсөл мөн л бусад асуудал гэсэн жагсаалтанд орчихсон байна. Эцэг төгсгөлгүй сандал ширээгээ булаачилсан эцэг төгсгөлгүй ингэж бүтэц зохион байгуулалт ярьсан байдал бол бид өнөөдөр ард түмнийхээ бэрхшээл болчиход байгаа нь харамсалтай. Ингээд миний санаачилсан 10 гишүүнтэй хамтарч одоо миний баланкан дээр санаачилсан хүүхд арга үйлчлэгийн тухай хуулийг Монголын ард түмэн хүлээсээр л байна. Бусад гэдэг дотор хадлагдж байгаа ямар шалтгаан байгаа юм болоо. Энийг одоо энэ улсын хурлын удирдлагууд, улсын хурлын дарга Зандаагүй инквалт болон холбогдох төр хүмүүсээс нь тодруулж би одоо нээлттэйг асуув. Хоёрдугаарт иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг би санаачилж өргөн барьсан. Энэ хууль маань одоо бас энд нэн яралтай орж ирэх хэрэгтэй байна. Энэ мэтээр намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг эргэн харж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан эренблэх шаардлага гарч ирж байна.